Яагаад сайхан цаа авч. Хүн өмнө ажиллаж исэн ажлаасаа гарсан аав. Одоо Америкийн алдарт Core Mines-д ажиллаж байгаа. Цалинж гайгүй өндөр юм байл. Йоо, ах нэр та яагаад юм ундаг юм? Хөөш, таны сарын цалин хэдэ? За илж. Нэг шалахгүй. Хэдэ хэлж. Жилийн 200 орчим мянга л. Доллараар уу? Тийштэй хайраа. За байж ахраа. Дор нь гарах чинь. Яах ч юм. Байж уучил тач. Бодох ч юм хайраа. Түргэн туржуулахар чи юу вэ чинь? Та чи бараг тэр бомт юм шүү. Миний ах мундаг. Би танд хайртай шүү баха. Энэ охин маань одоо цай уухгүй өөр юм юу аа ундаа цагцсан байна. За Ундаа цагцсан. аав нь тэгвэл одоо тэр Америк руу ч явж болох юм уу? За, эхлээд хүүгийнхаа ярихыг сонсч. Ээж маань энэ гэр бүлийн бүхий л асуудлыг шийддэг байсан. Хүн ээжийнхэн тэр үүргийг өөр дээрээ авдсан билүү гэж бодлоо. Юу хана охины нөгөө нэг цагийн зүрх нь гараагүй. Нойр нүрээд тах шиг би дээш аваад урд юм лөө. Чи ч одоо хүн чухал юм ярих чахад чи яриад таслаад байгаа юм. За. Тэг төрүүлж ороод охиноо өмтүүлж. Та зүгээр үү? Зүгээр их чинь зүгээр. Яасан? Ахыг ачаа өрөх дуртайг та мэдэн штэ. Тийм мэдж байгаа. Их чинь ойлгож байгаа. Үгүй яг уу дүүгийн нэртгэн амраа гэж бодоод битэр төрүүлээд орчие. За. Та яг зүгээрээ Зүгээрээ зүгээр. За орлоо шүү. За. Бэнэ. Бүртэн. 207 татад нэг хүүхдийн хоолны сет нэг зотонтой хийгээд явуулж очтг юм. За, баярлалаа. Одоо хэдүүлээ өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээцгээгээд. Би энтэйг нэг дайсагнаад авах шиг. Ив найрамдалтай. Сайхан гэр бүл шиг амьдарцгаая. Тийм өстэй отгоо. Бүртөө. Та хоолноос идэж. Аав нь зүгээрээ. Нөгөө хоёрын маань хоол нь хөрчгүй дээ. Гайгүй аав. За. Одоо хүн ирчлээ. Намайг байгаа цагт. Гэр бүл маань тарж бутарна гэж байхгүй шүү. Отхон баяраа. Бүртөө. Ах нь энэ чамтай юм яриад байна шүү дээ. Ха би ялтай хэрэгтэй болчлоо. Та цаг нийцсэн шүү. Хөөе энэ чи гэрийн чухал хурал авчиж. За, гоё стаха. Харж гинүү та. Та зөв бүрттэй харилцаа үүсгэх юм бол өөртөө л лай ураа. Та надтай яар. Хөнгөн ах нь бүгдээрээ байгаа дээрээ аавын тухай ярилцаад нэг шийдэл төрчих гэж бодсон. За одоо яах вэ тэгэд. Энэ хүндээ хэдүүлээ шийдчихэд шийдвэрээ бүртэд хэлчихье. Бүртдүү? Яах гэдэг вэ? Хөөе яха, та ойлгохгүй юм. Бидрийг байхад аавыг хүн чинээ тоохгүй байгаас тээ. Үнийг буудал захиаллаа. Тэний нохоо шиг хэдий юм авлаа. Тэг энэд өөргөө юу гэж боддог юм? Хараа. Ах дөнгөж ирчээ тагт чинь бит юм ярил та. За тийм бит. Чифт хоёроос болоод галц сэхэрлийг харавсан гэв. Бүрв дарга ажил дээгүүрнийг цуу тараачсан байл. Одоо тэгээд яваад очдөг. Эхнэр хүүхдүүд нь хараад бөө юм болно доо. Дарин дээр давс хийчээр өнөөдөртөө очдгоо харцсан дээр юм шүү. Яадаг ч байсан заавал өнөдөр очно. Чи зүгээр надад урдах замаа хараад мөрдөлж үз.
Ядж яхад яг цагаа олж харах юм. Багш нэрнгээсээ би төрийн явуулсан бичгээс болоод харавцсан бол яах вэ? Бүгд таслаа. За тэгээ ахын шинэ ажил хэрэг. Дажгүй тий шинэ ажилласаа болоод Америк Монгол хоёрын хооронд л баахан ирж очих л хэрэг гарах. Тэгэд би ирж яхах тань тавих юм. За яах вэ өөрийн би ирж та хэдтэй танилцъя гэдэг. Тэг удахгүй буцчихна. Тэгвэл та аавыг аваад Америк авчих юм байна тий. Аав нь хүүгээл хаана байна уу? Тэнд нь л цуг явж ий. Одоо энэ заяатай хамт Америк руу явах хэрэггүй үстэй. Тэр чинь л ярих гэдэг нь аваа. Юу яа? Хүн энд Монголд ажиллаж байгаа юм чинь. Та ч гэсэн Америк яваад хэрэггүй шүү дээ. Үгүй яах вэ? Миний ажил Америкт 3 сар, Монголд 3 сар. Тэгэхээр аав тэнд очихоор чинь хань бараа болох юм байхгүй аваа танд хэцүү шүү дээ. Гэхдээ тэгэхээр би яана гэсэн үг үү? Үгүй яах юу байх вэ? Ботгой амины хоёртой л амьдарч шүү дээ. Аха та сонсч байгаа. Аминат хоёр айгүй ажил ихтэй байхгүй юу? Тэгээ нөгөө гэртээ байхаас илүү байхгүй нэг. Тэгээ аав чи ганцаараа айгүй хэцүү. Тэгээ чи аавтай бас нэг манай гэр бүл амьдралын хэм маяг таардаг юм аахаа. Та зүгээр л бизнес гарсан чи Америк руу явсан дэр. Тэ аваа. Тэмстэй. Хэв маяг өөрөөс гадна бидний үзэл бодлоос таарахгүй. Аргач хүн бидтэй. Хөгшин хүн залуу улсуудын ярьж хэлэх нь өөр, идэж уух нь ч өөр. Чи сая дүүгийнхээ хэлхийг сонсож байгаа үсттэй. Тэр визний гарцсан юм чинь Америк руугаа л аваа яв гэж байгааг. Аваа. Ер нь таны на би яаж сайн юм чи. Та ганцаараа амьдруул яасан юм бэ? Тэгье. Ганцаараа тэр хуучин хашаа байшинтай очиод та нарын нүднээс чинь далд. Та нарын чих чинь амар. Тэгээд би ер нь тэндээ дуусъя л да. Үгүй аваа. Та буруу ойлгоод байна. Хуучин байшин давж ин гэж юусоо яриаггүй шүү дээ аваа. Танд 3 өрөө байрал аваад өчөөл дээ аваа. Хаа? Хин авч өгөх юм? Үгүй хэн байх вэ чи үр хүүхдүүд чинь байна шүү дээ. Йоо. Хаа юу хуруу байр яриад байгаа юм бэ таач. Тэг заавал яг та манад л байсан дээр тийм үстэй. Чи чинь дөнгөж сая л бидний хэв маяг өөрөө таарч тохирдгүй юм. Та зүгээр Америк руу яв гэж хөөж туугаад байсан биз дээ. Та чи яагаад байгаа вэ? Өмнө зүгээр л амьдраа болоо л байсан биз дээ. Гэхдээ би яасан? Чи харин наад сандал суудал дээрээ ирнэ хэд эргэж буцах гэсэн хүн бэ? Бач. Настай хүмүүс асардаг үйлчлэг Монголд байдаг юм. Ингээд юм чи байдаг л да. Тэгвэл тэр үйлчлэгээс нь нэг асрагч аваад өгч л тоо. Танихгүй хүнтэй хамт амьдарч чадахгүй. Яхаа энэ аав тэгэж мэж танихгүй хүнтэй амьдрахгүй. Аав зүгээр л манад байдгаараа байдгүй. Бид хоёр тэгэл ахаа ажил мэжлээ зогсоолоо болчихдоо тий. Хэлдэ. Аха. Дүүн таны аавд байр авч өгööдгийг саналыг дэмжиж байна. Отгоо бид хоёр ч гэсэндээ тэр байр авч өгөх мөнгөн дэр нь нэмэрлээ. Тэ хараа. Чи минь юу яриад байгаа? Ах юм ярьж байгаа чинь дундуур нараа буруу зүрх яриад байгаа. Хоол эдэлтэй. Хоёлаа аавд өртөө штэ. Чи минь ямар өөр яриад байгаа бэ? Хоол эдэжтэй чи. Өртөө штэ хоёул. Аваа. Та хоёр санаа зовлтгүй. Ах нь төлбөр тооцоог нь хий чинь. Аваа. Хүн мөнгө төгрөгийн төлөө залин мөнгөг нь өө явчих. Ха та ганцаараа тэр байрны мөнгийг тэр асрагчийн мөнгийг тэгж төлж болохгүй штэ. 3 хүүхэдтэй явж та ганцаараа бүгдийн даана гэдэг чи юу гэсэн үг? Чи одоо яагаад байгаа юм бэ? Ах шийдвэр гаргачаад штэ. Хоол эдэжтэй амин. За. Миний хоёрт санаа зовлтгүй. Аавын санаа оног бас сонсъё. Аав танд хэлэх юм байна уу? Хүн ч ер нь хөгшөрхөөрөө өөр хүүхдүүдээ л бараадах юм байна штэ. Гэхдээ тэр олон өрөө байранд аав нь ер нь ганцаараа юу хийж бодож суух вэ? Чи надтай хамт амьдрын үсттэй. Үгүй аава. Хүүчин энэ компанийнхаа тоног төхөөрөмжүүдийг хариуцж ажилладаг байхгүй юу? Тэгэхээр чи би ажлын байран дээр тэр кампт байна гэсэн үг шүү дээ аава. Та асрагчтай санаа зовлтгүй ганцаардахгүй аава. Бутгай ахын дүү нэг айтайхан байрнууд судал. Амина тэр асрагч энтрийн судлаад ахтаа нэг мэдээ өргөдөх заяа. За болол таахаа тэгээд
Аавд одоо ганц хүн тийм 3 өрөө байр мэрний хэрэг байх юм. Тань тийм том байр хэрэггүйс тав. 1 өрөө 2 өрөө багт болно шүү дээ. Би юугаа мэдлээ дээ. Ах чинь шийдвэрээ гаргачаад байна. Тэгэл хаана авах яхаа. Аав юу гэж бодож байна? Миний хүү юу гэж шийднэ? Аав энэ шийдвэрийн л дагая. Бүртдээ миний хүү дуулгана эцтэй. За болроо. Ийм үед хамгийн гол нь тайван. Чи өөрийг нь сайхан тайван байлгах хэрэгтэй шүү дээ. Тэгж байтал чи асуудал бас өөрөөр ярих юм шүү дээ, тийм ээ. Хамгийн гол нь тайван. За. Тий. Тэглээ. Тэмээд. Зүгээр. Тэгээ санаа зов. Тий. Зүгээр. Тий. За би эргээд ярив. За баярлалаа. Сайхан тайван байх. Тийм ээ. Сайхан тааж. За батаа байна. Одоо л яг хийдэг газар шүү дээ. Тийм. Одоо цаг нь муу юм уу? Та ийм байдалтай. Тэггүй яа тийм бэ? Одоо л гар үсэг зурлахгүй л өнгөрөх гээд. За зөрөгтэй. Амжилт. Яаж ийнэх чинь гайг үздэй. Лахны төр дэшилж ах нэг ээжтэй хоёр өсөлөөтэй заа. Би таныг иргээс өмнө ерөнхий эмчтэй нь уулзсан. Эмч юу гэж? Хараа ер нь бол одоо санаа зовоод одоо ямар ч шаардлага байхгүй. Яг энэ эцэгтэй цаг мөчөд гэр бүлээ компани аврах нь гол чухал асуудал болчиход байна болроо. Ойлгож байна уу? Хараа ерөнхий захирлыг ийм байдалд хүргэсэн хүмүүс нь хэн гэж тэр нөгөө бүртөө сүхвээг нь хоёр нөхөр оош тэр хоёрын янз бүрийн уваагаа гуйвалгаас болоод иймэрхүү юм болж байгаа байхгүй. Би гэхдээ тэр хоёрыг зүгээр өнгөрөөхгүй за. Одоо би гэр бүлээ компани бүгдийг хамгаалах болно. Нэг ийм мэдээлэл үтсий та нэг уншаад тах та. Одоо шүү дээ та наадхан дээр гар үсгэл зурчих юм бол компанийнхаа бүх эрхийг би аваад цаашдаа сайхан аваад хөгжүүлээд явуулчихна. Чадна би. Гүцэтгэх захирлагсан уу? Чи. Чикон. Цаг үед бүрий хөвчөөхөн ирэх шиг бодож явчих ч гэжтэй чи. Нэг аваад яваадах. Та ойлгож байгаа үстэй шүү. Юуг нь ойлгох юм? Бурхан болчвол яах гээд байгаа. Компани бодсон дээр юм байгаа үстэй. Миний нөхөр үхсэхтэй тулаад хахад эхнэрийнх нь дүү компанийн эзэн болох гээд улаарч явдаг. Чи нэр арайчтэй. Эрслээ бодсон дээр үстэй яаж ч удсан. Би зүгээр гэж өнгөрсөн. Балармагч. Багшин би яаж юм? Чи яах гэж эндэрсэн? Энд юугаа хийж яваа? Уучлаарай миний буруу. Чи яаж ингэж чадчихна бүртөө? Чи галтад яаж ингэж чадчихна? Тижээсэн бэрүү тэрэг эвдэн гэж арайчтэй. Уучлаарай би тэр бичгийг явуулах хэрэггүйсэн юм аа.
Чи яаж ингэж чадчихна? Яричтэй нэрээ. Хоёр энэ чи яах гэж ирсэн юм? Зайл энэ чинээс. Яв. Яв. Зүгээр надад битээ гарав. Хоёулаа энэ чинээс зайл. Та юм байцгаа. Бодроо. Бид чи бүгдээрээ л нэг албан газарт ажилладаг болов шүү дээ. Гүй чи тэгэхээр нэг сайхан уужуу тайван сайхан ярьж хөөрч болно үстэй. Юугаа ярих гэдэг юм бэ? Яваа төгөлтөө тэхүү. Та нар явчих л та. Яваа. Али, явцгаа. Али, яв. Али, явцгаа. Яв. Бид явлаа. Ой, бүрүү захирлаа. Явъя. Оо, төвшин захирлаа. Би болроо өштэй ингээ хандаа байж л. За. Болрооч. Та тавшир. 50 бэлт. Юу болсон их чи? Яасан? Юун 3 өрөө байр вэ? Чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Хоёлаа анх юу гэж тохирлоо? Яг хашаа байшингаа зараад тэгээд нэг юм уу 2 өрөө байр бүр болохгүй болвол мөнгө нэмээд авъя гэж тохироо үсттэй. Гэхдээ тэгээ 3 өрөө байр авчих юм бол аав нэг өрөөнд нь өөрөө амьдарчин. Асрагч нэг өрөөнд нь амьдарчин. Гэхдээ би ч юм бас хаяа ирнэ шүү дээ. Тэгээ би бас өөрөө нэг өрөөнд нэгэд болчихсон болвол гэж бодсон. Гэхдээ дүүнер чи яатсан юм? Хотгон баяр яагаад туслахгүй байгаа? Хотгоод одоохондоо хурааж хоримтлуулсан юм байхгүй юм шиг байлээ. Бит хоёр тэгээд хоримтлуулсан юм байгаад байгаа юм уу? Үгүй бит хоёр өөрсдөө зээлтэй. Тэгээд дээр нь татвараа төлнө. Ер нь Америкт амьдарч байгаа хүмүүс Монголд амьдарч байгаа хүмүүсийн ялгаа байхгүй шүү дээ. Бид нэр өндөр өртөгтэй газар амьдарч байгаа хүмүүс. Тэр байшин чинь миний бага насны хамаг сайхан дурсамжууд өнгөрсөн газар шүү дээ. Би уг нь байшингаа зарчий гэж хэлэх гэжсэн. Тэгээд сэтгэл жоохон сэвтэй санагдаад байгаа. Тэглээч хайр. Цалин гайгүй өндөр болцсон юм чи. Хоёулаа нэг жоохон хэмжигдэл болчих юм шүү. Чи ч одоо цалингаа аваагүй ч цалин яриад байгаа юм. Чиний цалин нэмэгдсэн ч гэсэн бит хоёрын өртөг яг хэвээрээ. Бит хоёр өөртөө зээлээ төлөө дээрэс нь чиний татвараас дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Ямар ялгаа байгаа юм бэ? Хайрын чамд нэг сар болгон $1000 нэмэл өгөөд байл та. За чи $1000 нэмсэн ч гэсэн адилхан заа юу дүндээ дүн. Болно шүү дээ. Хашаа газарч л та. Хашаа байшингаа зараад тэгэл дээр нийтэн төгрөг нэмэл байр авчээ л та. Яагаад болохгүй байгаа юм бэ? Ерөөсөө хоёлаа бүртдөө нэг ярил л та. Цаадганаас ч нэг хэдэн төгрөг зээлчил та. Чи ч одоо ирүүл юм уу? Бид хоёр өөртөө зээлтэй. Тэгээ дээрэс нь дахиад хүнээс мөнгө зээлэх гээд ах юм. Тэр хашаа байшин зарчил та чи яачаад байгаа юм бэ? Өчтөө ирүүл юм уу? За чинийхээр олё. Уучлаарай та. Чамд итгэдэг байсан болохоор би ч гэсэн чамд итгэж байна. Тэгэхээр галтыг ухаан хүртэл чи компани дотоод асуудлыг хариуцаад явж байна. За. Гэхдээ компани дээр яг юу болж байгааг надад өдөр болгон тайлагна шүү. Ойлголоо. Би захирлын сэр хүртэл ном хоолдонгийг хичээнгүлэн өдөрт холно. Яг үнэндээ цаашаа яах талаар би ч гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм шиг байна. Хуульчтай уулзаж компани өв залгамжлуулах талаар ярилцсанаа. Харин чи тэр сүхэ бүрт хоёрыг сайн ажиглана шүү. Манай Батагч гэсэн анхааралтай авахд гэмгүй шүү. Ойлголоо.
Зүгээрээ. Нэг онцгой шаардлагагүй юм байна өө. Маа найз залгаж байна. Тий. Цаг аав. Байна уу? Байна. Бата зэрлээ. Тий. Би сая харин нэг найзтайгаа ажил ярьж байлаа л да. Тэгээ харин таны дуудлагыг өглөөж авч чадсангүй. Тий. За та хэл. Би сонсож. Яа. Таны гараач. Энэ дажгүй юм шүү. Хайн хөөрхөн. Тахан л юм байна. Тийм өндөр таацтай юм шүү дээ. Энэ хаана гэж энэ хаахны дээ. Энийг хараач. Энд бас нэг юм байна. Гэтэ энэ хуучин юм шиг лээ. Тийм байна. Тий. Хой. Юу яа? Аав нь чамд яг ямар байр авмаар байгаагаа нэг сайхан хэлээдэг. Тэгээ миний хүү сайхан эндээс хаагаад. Үгүй тэгээж та нэр. За. Аав нь бол бодчихлээ. Хүүгийнхээ энэ байртай нэг тийм ойролцоо байр байвал их зүгээр байна. Тэгээд одоо над чиг өгшин хүнд одоо автобусны буудал дэлгүүр хоршоо ойрхон байвал зүгээр шүү. За бас одоо гарч ороод нэг даралтаа хэмжүүлээд эмчээс нэг зөвлөгөө аваад ивэл нэг өөрхийн имлэг ойрхон байвал. За нөгөө эмийн сан бас хажууд байвал их зүгээр. Одоо чи бид нар чи юу ч хулаа билээд тийм ээ. Ер нь юмнууд нь ойрхон байж юм их зүгээр. Энэ одоо өндөр байшингуудын тэр дээд давхрууд ч ер нь хэрэггүй бах өө. Тэр өндөрлөө мацаж гарч буцаж буух гэж ер нь хэцүү юм. За бүр тэр доод давхрууд ч тийм ээ. За тэгээд дандаа л ямар өвдөл байна гэж юу аах вэ? Бас нэг яваад нэг үзүр үйлчлэгээ юм үзээд харъя гэвэл бас нэг ойрхон байвал их зүгээр шүү дээ. За тэгээд цэцэрлэгт хүрээлэн одоо ойрхон баймаар. Тэгэхгүй л энэ ч одоо манай хот ер нь ямар их тоос шороотой байлаа вэ? Шороо тоос нь бужигнаалах. Тийм байр байна. Бид бүр байгалаасаа тасарчиж. Хүн гэдэг чинь бид нэр байгалийн амьтан шүү дээ. Байгалаа дэрэгдээ цогцлоож яага болохгүй байна вэ? Тэгэхээр байгальтайгаа ойрхон гол ус мод салхи сэржигнэл. За. Тэгэхээр нэг ийм юм уу. Хөөе. Тэглээ гэж чи намайг бити хөдөө цөлчөөрэй. Энэ хоттой гэртээгээ ойрхон заа юу? За нэг ийм сайхан байр хаагаадах юм байна. Байгальд ч сайхан шүү. Бөө стресс энэ аав нэрээс арай дэндүү юм аа. Зүгээр ч нэг байр авчихгүй. Заавал гадаа гарна цэцэрлэг төрөлөнтэй. Тэгээ манай гэрээ ойролцоо. Тэгээ манай тэр байр байхгүй шүү дээ. Аав ээж хоёрт өртөө байж. Ахад байр авахт нэмэрлийг эхэлчих болсонгүй юу? Хин. Ямар ч өөр байхгүй. Яг ачийг нь бол хариулж болно. Гэхдээ тэг чи миний оронд өөрийгөө тавиад үзтээ. Ах нэг нь тэгээ шийдвэр гаргацсан баг чи би одоо яг яах хэвтэй яа. Тэгэж надад маа гэдэг хөнгө байгаа юм. Яа машина зарчих юм уу? Зарахгүй юу? За тэгвэл зарчи заяа. Тэгээ харин хөрөнгө оруулалт чи баяж чадах заа. Машина зараад өрөө төлгснээс хэн чамаа хөрөнгө оруулалт хийгдэх гэсэн юм? Чи тэгээд энэ өр мөрөө яаж төлөх гээд байгаа юм бэ? Чи нэг юм юусоо ойлгохгүй байгаа заа. Ах зүгээр ч нэг аав байр авч өгөөгүй зөө. Яг үндэ бол өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа. Чи нэг ойлгохгүй. Юу гэж тэмдэгтэй байгаа юм бэ? Яасэ. Үний юм чи. Өнөөдөр ахтаа уулзаад байранд нэмэрлэе гэж хэлээрээ. Чадахгүй. Машина зогсоо. Хин чамаа Чи зогсгөлээ шүү дээ. би ажилласаа хоцорлоо явал та. Чи ч одоо яагаад байгаа юм? Гэхдээ би сая явж байгаа чи зогсгөлээ. Одоо би зогссон байна.
Тэгээ зогсонгууд яв гэх юм. Би явж чиний хүүхэлтэй юу? Чи намайг загнаад байгаа маа. Өнөөдөр заавал ах тэгж хэлнэ шүү. Галт захирлын бие тааруу байна. Хэрвээ энд ямар нэг юм болох юм бол энэ ажилчдын цалин, ажлын байр юу болох вэ? Манай компанид ямар ч ажлын бүтцийн өөрчлөлт орж исэн. Бид нар ажилтныхаа цалин, ажилчдын байрыг яасан ч тасалдуулахгүй гэж танд амлаж байна. Чи тэгж чадах уу? Төвшин захирал байгаа цагт айлтгүй. Хэрвээ түвшин захирал солигдчих юм бол юу болох вэ? Хизээч тийм болохгүй. Би сая ирэх замдаа ганц хоёр захирлуудтай уулзсан. Галт захирлыг эртэл ямар ч асуудал үүсэхгүй гэдээ амлаж илээ. Ажилчдын л эрх ашиг хөндөгдөхгүй гэвэл манай хилцсийнхэн таны тушаалыг дагахад бэлэн шүү. Танд маш их баярлалаа. Байна. Чи ч өрөөнд байхгүй хайчж ба. Чухал хүнтэй уулзчаад явж байна. Яасан бэ? За энэ хөр боо юм болж байна. Компани ерөөхдөө угааж эхэлсэн байна. Нэг нь чи бит хоёр. Хоёр дахь нь галт захирлын ихнэр хүү хоёр. Гурав дахь нь бата захирал. Одоо ч гэсэн бууж гинж өгөндөө. Пүрэв даргаасан. Пүрэв дарга яах вэ? Галт захирлыг сэрэгтэн нүдэнд нь харагдаж ах гал тэр эмнэлэг дээрээс салгаа үйсэн. Ер нь энэ бүх цуу яриа, энэ бүх асуудлууд мань нөхөр өөрөө гаргаад байгаа юм шиг. Тэгэд чамайг Silver Tower-ийн суудлаас унгаад Silk Road төслийг авах гэдэг чи ер нь мэдчихэв. Тэг би мэдчихлээ л та. Гэхдээ надад ямар ч нотлохын алга байна штэ. Ямар тач захирлыг буцаад ажилдаа ортолно. Компани хэвээр навч үлдэх хэрэгтэй. Хэрвээ. Гэхдээ би зүгээр л хэрвээ гэж байгаа шүү. Галт захирал сэрэхгүй бол. Тийм юм болохгүй ээ. Чи зүгээр надад уртах ажилласаа хий. Тэгэхээр одоо таал энд одоо ер нь оролцохгүй бол одоо ер нь компани гэдэг чинь ер нь хөл толгоо олдгоо байл. Чи юу гэсэн үг юм бэ? Санхүүгийнхэн тайлан өгөхгүй гэж гүрийж штт. Гэхдээ ийм байж болох юм. Энэ арай хэтэрж байгаа үстэй. Тэгээ одоо чиний хаар яг яах хэвтэй одоо тэгээ. Үгүй хараа. Миний хаар бол ер нь бол ингээл гэж бодоод байна. Компани удирдлагуудын нэгдсэн хурал зарлаад тэрэн дээр өөрснийхөө одоо санхүүгийн шалгалт оруулъя гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Ингэхгүй бол хоёлаа юу гэх гэлээ шүү. Тэгэхээр та надаар хэл болтгоо мэдчихлээ баг. Харин би наадтай ч бас бодоод байна. Ер нь юу яа? Чи юу штэ? Ойрноос нь хурал зохион байгуулахад бэлдээдэг юм дөө. Харин ихчд мэддэж болохгүй штэ. Мэддэггүй. За би ойлголоо. Яасан юм бэ? За. Ер нь тэрэн дээрээ. Тий. Пүрэв дарга. Бусдын бодлыг эргүүлжгүй гэхээс л санаа зовоод байгаа. Үх. Маргааш өглөө компани хэмжээнд хурал зарлалаа гэнэ үү? Юу вэ? Хэдээс гэж юм? 9 цагаас пүрэв дарга зарласан байна. Тэгвэл үзээтэй хорлолох нэ. Яасан? Чамд ямар нэгэн бодсон санаа байгаа юм?
Сан байна уу? Би тэнд халуун хоол аваад ирлээ. Таны эд туртаа газар сарцсан шүү. Өө тийм үү. За баярлалаа. Би харин хоолн дагарч амжихгүй л байгаа гэсэн. Харин та жоохон завгүй ойрдог жоох ядруу харагдаад. Биднийг бодтал те. Чи бас тэгж яагаад их сүхэтэй зов. Яг миний сүхэтэй гэж яа. Суул да. Яг би дараа зогсож. Яаси. Харин нэг ярих байна дараа. Тэг суу заяа. Юу юм? Дараа. Нөгөө дээр би таны машиныг орол хойлоо нөх хотоос гарсан шүү дээ. За. Харин тэгээд намайг бодооч гэж танаас гоох гээд. Нийт 5 хөрөнгө оруулж байгаа. Хамгийн багадаа л ихэд л доотлон 350 сая орж байгаа. Яг нэг боломж байгаа. Одоо гэрийн яг эцлэгтэйгүү байна. Би орчлоо тэгвэл. За яг би чамтай бас нэлийн олон жил ажиллалаа, хоёулаа хамт ажиллалаа тийм ээ. Хамгийн багадаа гэхэд би чам 100 сая төгрөгөөр яг боломж олгож болно. Дараа. Тэгтээ бас 100 сая ч баахан мөнгө шүү дээ. Тэгвэл ер нь тийм ээ дээ. Одоо энэ оруулсан хүмүүс чинь 4-500 сая төгрөг оруулаад 100 сая төгрөгийн хөрөнгө оруулаад энэ үедээ юу хийж байгаа юм гэдэг шүү. За юу дараа төлөөлөө 100-аар төгөрчдөг. Эрсдэлтэй штэ бас сайн бодороо. Гэ эрсдлийн чи би бодсон л да. Тэгвэл хоёлаас гэрээ мэрээ хийх бах тий. Гэрээ мэрээ бол дараачийн асуудал. Эхлээд наа 100 сая төгрөгөө олоод ир тий 100 сая төгрөгөө шилжүүлчих. Тэрний дараа тэр гэрээ мэрээ чийгдэн штэ. За таваалаа дээ. Баярлаа. Сайхан болоорой. За одоо тэгээ зарим гişүүдийг хүлээгээд яах тийм үстэй. Одоо ингээ байгаараа хийж юу Бата Сахирал ямар мэдээлэл өгөх гээд байгаа хэлж. За бүгдээрээ сайн байцгаана уу? Компани нөхцөл байдал өнөөдөр яг ямар хөө байдалтай байгаа гэдгийг бүгд мэдж байгаа бах тийм ээ. Тэгэхээр охин компаниудынхаа дансыг шалгах шаардлагатай болсныг энэ хурлаар мэдэгдэж байна. Гэхдээ Бата Сахирлаа ийм чухал мэдээг ерөнхий захирал бичлэн байгаа цагт мэдэгдэх ёстой юм шүү. Бүр Сахирлаа та анхын төслийг удирдах авахдаа манай компани дансыг эрүүл сарвал байлгана гэж амлаж ажлаа эхлүүлснээр ер нь санаж байна уу? Тэрнээс хойш хэдийн хугацаа өнгөрчөөд байгааг мэдэж байна уу та? Тийм биз? Тий. Таны хийгээгүй ажлыг одоо хийгээ явж шүү дээ. Ойлгож байна уу? Тийм шүү дээ. Бата Сахирлын хийдэг зөв шүү дээ. Тэрийг ч л үргэлжлүүлэх гэж шүү дээ. Тэгээд Галт Сахирал одоо эмнэлэг твцсэн тэр орон дээр ухаангүй хэвтэж байхад энэ компанийн асуудалд оролцож чадах юм уу? Үгүй тэгээ Галт Сахирлыг сэрхийг хүлээж болдгоо юм уу? Яагаад заавал ийм нэгдтэй шалгана гэдэг юм бэ? Та арай захирлыг босч ирэхгүй гэж бодоод байгаа юм шүү дээ. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Харин та нар тэгж бодоод байгаа юм шүү. Тэгвэл та нарт харин ашигтай байгаад байгаа юм шүү. Харин бүртөө танаа хилцс болон логистикийн хилцсийнхэн яагаад санхүүгийнхаа тайлан мэдээг өгөхгүй байгаад байгаа. Энийг харин би асуумаар санагчлаа. Энэ их сэжиг өгөх юм байгаа шүү. Яагаад өгөхгүй байгаа? Эрсдлээс сэргийлж байгаа. Бид нар ч гэсэндээ хэсэг бүлэг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс номын холдонгийн үйл ажиллагааг гацаачихвэ гэсэндээ тэр. За бүр ингэж ярих юм уу? За тэгвэл Галт Сахирлыг яаж байгаад тэр эмнэлэгт хүргэлцсэн бэ гэдгийг манай компанийн тэр аяараа мэдж байгаа шүү. Би энэ тухай ярихгүй л байгаа шүү. Харин сүхээ та хоёрын энэ компани эрх мэдлийг хувьдаа авах гэж байгааг би мэдээд байгаа чинь чи одоо өөдөөс ингэж олон юм яриад байгаа юм уу? Дөрөв дарга та өгөө бодож яриа. Яасан? Хүнийг ямар ч нотлох баримтгүйгээр гүтгэх нь хуйлтай шүү. Чи тэгвэл тэр санхүүгийн тайлан мэдээг өгчлөө. Өгнө. Цаг нь болохоор өгнө. Тэ та хоёрын хариуцсан төсөл ингээд бодлоотой байгаа болохоор хоёр тайлан мэдээг өгөхгүй ингээд гүрийгээд байгаа үстэй. Үгүй тэгээд энд байгаа салбар нэгжүүдийн захирал нь хинэн тэгээд хинт ч хамаагүй дансаа шалгуулах хүсэлтэй байгаа юм бэ? Ийм том Silk Road гэдэг төсөл эхлүүлсэн байгаа цагт яагаад заавал яг одоо гэж эн чинь ямар учиртай? Яадах ч арай хэтэрч шүү. Би бол бүр захирлын талд байгаа. Чон борооноор итгэжгэл юм болж байна та. Тийм үү? Яг байхгүйд нь шийдэх гээд байгаа. Байхгүйд нь шийдэхгүй бол одоо Галт Сахирлыг хизээ босчихыг хүлээх юм. Тэгэхгүй бол одоо энэ төсөл чиг хэрэгжихээ байлаа. Яарамчлах хэрэгтэй вэ? Тайван сайхан ярилцъя.
Та нар нэг аан гэж байдаа. Манай Пүрэв захирал энэ компанид олон жил ажилласан. Дадлагтай бол дадлагтай, туршлагатай бол туршлагатай ийм хүн шүү дээ. Тийм ч болохоор галт захирал маань энэ хүнийг компани гүйцэтгэх захирлаар томилсон байх. Тийм ээ. Тэр бүртийн хэлээд байгаа том хэмжээний төсөл эхлүүлчихэд байхад аудит оруулна гэдэг чинь энэ компанид ямар хэмжээний гарц хохирол учруулж болох вэ гэдгийг Пүрэв захирал мэдчихэл байгаа. За төвшин захирлаа уучлаарай. Би бас энэ компани томоохон хувьцаа эзэмшигчийн хувьд компанид аудитын шалгалт оруулах үгүйгээ бас мэднэ гэж бодож байна. Тийм биз? Тийм. Илүү яах. Тэгэд ч яг одоо оруулах нь яг зүйтэй гэж бас харж байна. Үнэн биз? Үнэ. Тийм ээ, танд тийм ирэх байгаа. Гэтэ яг ямар асуудал гарсан болоод? Яагаад захирлыг эзгүй үед? Яагаад яралтайгаар шалгалт оруулахаар басныг яагаад ингэж ажиллах цаад байгаа таныг тайлбарлаад өгөх вэ? Захирлыг танд түрүүнээс хойш хэлээд байгаа юм шүү. Энэ компани чинь данс одоо игзэгтэй аюултай байдал байгаад байна гэж. Тийм болохоор галц нэг Та нар юу хийж байгаа? Та нар энд юу хийж байгаа юм бэ? Компани эд хөрөнгийг хувааж идэх гээд улаарцгаагаа сууж гинөө? Аа? Үгүй болрогч тийм байхгүй шүү дээ. Юу байхгүй гэж? Миний нөхөр хараахан амьсгал хураачхаагүй байгаа шүү. Ямар балер хүмүүс вэ та нар? Яг одоо тар. Бата, Пүрэв гараад ир. Хурдл. За хэдүүлээ гисэн тав болов. Оо монголчууд чи яагаад нурааж байгаа юм бэ? Оо би чамд гомдлоо. Дахиад оо? Наа. Энийг яг уу? Тогтооч. Чад. За. Одоо энийг дээрээс нь тавьчих. Энийг энд тавьчих. Оо. Няхан, нашрайлаа тийш очиж гоё юм үзье. За. Шаарч юм үзнэ. Бүртөө. Ахын чамтай нэг юм ярих гэсэн юм ба. За, юу юм? Дээр чамаа гараад явсны дараа ах нь аавд байр авч өгнө гэдгээ хэлсэн. Та юу? Хотгон байранд байхад цаатхан чинь жоохон хэцүү байх шиг байна. Манай гэр байгаа штэ хууч хашаа байшин. Аав тэндэж болохгүй юм уу? Үгүй чи бид нар чи нэг айлын хүүхдүүд байна да. Аавынхаа ачийг хариулаад 3 өрөө байр аваад өгөхөд яах вэ? Тийм биз дээ. Үгүй ачийг хариулж байгаа юм бол тэгвэл та ганцаараа авч өгөх хэрэгтэй яа тий. Бөөнөрөө нийлээл бүгдээрээ аваад өгчихъя л да. Харин тий. Их чинь яг ахтан тэгж хэлээд байгаа байхгүй юу? Бөөнөрөө нийлж агаад нэг байрыг аваад өгчий. Тэгэхгүй бол бас зөвхөн их чах хоёр нь аавна гэдэг чинь бас Гүү. Ах нь өөрөө авч өгнө. Угаасаа аавд тэгэхэд би амлцсан байгаа. Ахын дүү санаа зовлтгүй. За. Тэг ер нь ч тийм дээ. Тийм та аваад өгсөн дээр юм байна. Том хоёр угаасаа намайг энэ гэрийн ажилд оролцуулдаг штэ. Тэг ерөөсөө та авч өг. Чинь дугаарах юм. Чамаа гадаа хүн үлээгээд байгаа юм уу? Байна. За би одоо очлоо. Яана би бүр ажилтаа идэм мартцсан биз дээ. Монголчонтой тоглосоор агаад за би тэгвэл ингээ явлаа шүү за. их чинь гаргаад өгье. За. Ахын тэгээд ярий. За. Бүртээ. Их чинь нэг гуйхан байна. Уг нь аавд байр авч өгтөө нөгөө хашаа шин биш үү? Тэрийгэ зараад тэгээ дээр нь хитэн төгрөг нэмэрлээл байр авчмаар санагдаад байгаа байхгүй. Тэгсэн чи ах чаа харин хашаа шингаа зарахгүй гээд. Миний дүү нэг ахтаа хэлээд өгч төгөө. За дүүний яриад байна. Тэгж яриа. За баяртай.
Яан гинэ та нар. Одоо байтлаа. Хүнийг эзгүүд хөрөнгийн хуваагаас суудаг болсон уу? Үгүй болрооч. Би чамд юу гэж захлаа? Тэр батаг анхааралтай аваарай гэж хэлээ үсттэй. Тэгсэн л тэгээ. Үгүй тэгтээ та энэ хурлын мэдээллийг хийн сөхөөс авсан уу те? Тэгсэн. Тэгээ юу гэж? Тэг гээд байсан юм аа. Танд л гэж хэлээд. Гүтээ хэлээч ээ. Үгүй хэлгээд бас жоохон эвгүй юм аа. Нуугаад ах юм байхгүй зүгээр хэл. Нэр хараа. Таныг хараа. Албаар тэр хоёр нэр хүндий чинь унах гэж энийг хийж байгаа байхгүй. Тэгээ та харж байгаа өстой өнөөдөр. Таныг бүр ингээ хамаатан сатан та юутай хэдээдсэн чинь олон түмний нүдэн дээр бүр булаа болголоо шүү дээ бүр. Тийм үстэй. Тэгээд тэр санхүүгийн албаны захирал тэр төвшин тэр чинь бүр бүртээ нэг тал болчихж байгаа байхгүй. Тэр юу гэсэн үг вэ? Компани санхүүгийн бүх эрх мэдэл бүртийн гарт орчлоо л гэсэн үг. Тэгэхээр болрогч. Галт захирлыг байхад та компани ажилд оролцох хэрэгтэй байна. Галт захирлыг хизээс эрхийг нь хүлээсээр үл компани маань өөр дампуурч үүсгэнэ. Нэр та дотоод аудит оруулахгүй гэж бодож ивэл хамаа алга штэ. Бата захиралтай нийлж байгаад гадаад аудит оруулаад ирэлтэй. Тийм биз дээ. Яхаараа би бататай нийлдэг. Болрооч та боддоо. Та болно. Танай хүү компаниг өвлж аваагүй. Тэгэхээр юу гэсэн үг? Бата захирал компани том хувьцаа эзэмшигч эрх мэдэл нь байж байна. Тэгэхээр та бата захирлыг буруугаар ойлголгүй. Өнөөдрийн энэ удирдах зөвлөлийн хурлыг багтал та хоёрын төлөө хийсэн гэж бодчих. Ингэж л ойлгож ил байх юм бол та хоёр нэг тал болох хэрэгтэй. Би бол ингэж л зөвлөх байна. Гэнэ. Би өрөөсөө аавд байр авч өгөхгүй гэдэг юм биш ээ. Хүн чинь дааж чадах ачаагаал үрдэн штэ. Сая бүртээ зөвшөөрж ах чи яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ? Би л хийдэх юм. Гэхдээ яагаад дүүнраараа туслууж болохгүй байгаа юм те? Бүртөөс зөндөө тусламж авсан шүү дээ. Одоо дахиад байр энэ төр ахуулна гэл чи санаа зовж шүү дээ. Тэглээч би гадагшаа анх явахдаа аав ээж гэр бүлээ өчнөө хөр ширэнд унгаагаад явсан. Чи одоо бас иччихэж шүү дээ. Гэхдээ би тэгээгүй юм уу? Чи ганцаараа тэгсэн юм уу? Би ч гэсэн ялгаа авахгүй ээж аавынхаа малыг зарж байгаа л хаа байсан хол очсон. Одоо тусалсан юм юу ч байхгүй л байна. Гэхдээ би ч гэсэн ялгаагүй тэгвэл ээж аавыгаа нааш нь хот руу оруулж ирээд нэг ядаж нэг хашаа башинд оруулчмаар байна. Гэхдээ тэгтэл чи бүр 3 өрөө байр яриадах юм. Гэхдээ би чи айлын том хүн юм байгаа зү. Тэглээ чи нэг дор хоёр асуудлыг шийдэх ямар ч боломжгүй шүү дээ. Эхлээд манай аавын асуудлыг дараа нь танаа аав ээж хоёрын асуудлыг шийдэх үү? Оо за. Чи бүр манай танаа дээр тулж байгаа юм уу? Хэрвээ тэгж байгаа бол би чамтай хамт амьдрч чадахгүй юм байна л да. Би ер нь бүртийг ойлгочлоо. Бүрт яагаад ийм хувиа бодсон хүмүүстэй яаж хамт амьдрах юм? Явсан зөв байсан юм байна. Гэхдээ би бүртийг бодож л хэлж штий. Гэхдээ чи намайг бодохгүй байна. Бит хоёрыг бодохгүй шүү дээ. Охин бит хоёрыг чи бодохгүй байгаа зү. Тэгэл юм л бол охин бит хоёрыг гэдэг. Ер нь ч тэгээд хань ижил үр хүүхдээ боддгоо ир хүн гэж байдаг юм шүү. Ээжийг өнгөрснөөс хойш их сонирн болчихсон. Нэг л өөр хүмүүлцсэн. Яагаад ч юм мэдэхгүй. Нэг их ачааг өөртөө өрөх гээд байгаа юм шиг санагдаад байна. Одоо
юм байна. Ээжийг өнгөрчлөө гэд хачийг хариулж чадсангүйгээд харамсаад байдаг юм уу? Нэг сонирн болчиход бүр. Тэгэл юм л бол би энийг чинь, тэрийг чинь би энд ч туслахгүй болохгүй, тийшээ ч туслахгүй болохгүй гэл байнгын тийм санаа зовоостой. Энийг нь чин болиулчих гэхээр бас болохгүй. Тэг хэлэхээр ойлгохгүй. Бид хоёр ч бас амьдарч байгаа штэ. Хоёулаа адилхан зээлтэй. Зээлээ төлөхгүй л ядчиж. Цаг наргүй ажиллаж ийж. Элдв дэдийн бүх юм санаа зовчих. Тэгэхээр нас хажууд нь 50 байж чадахгүй. Тэгэл аль болох 50 байгаа ч тэгээ хэлгээл хэлээл тайлбарлаад ингэхээр ойлгохгүй. Би л өөрөө дургуцаад байгаа юм шиг юм болвол надад дургуцаад уурлаад. Гэхдээ сая ч гэсэндээ энэс болвол бүх бид хоёр муудалцаад. Яах ёстой мэдэхгүй. Наадалчи. Хатгалж юм уу? Тийм байна. Чирт. Байна уу? Манай хоёр яасан. Танаа догоно уу? Би харин танахаас ирсэн чинь монголжинг санаад. Тэгээд буудалд байж хахаар манаа тавил тогтоо юм болоо гэж бодоод агаад ирсэн. Хичтэй уцаа өгдөө. Заяа ихч юу? Юу заяа ихч усанд орж ийн. Ээж энд байгаа. Би чамтай ярмааргүй байна. Энэ хот руу маань бүх үйлчлэгээтэйгээ ойрхон автобусны буудалд дагааж ойрхон байраага. Зүг байна шүү. Харин. Гэхдээ энийг тэгээд ер нь авчих. Энийг авъя гэвэл ер нь яах вэ? Яг үндэ одоо 2 хүн үзгээр тохирсон байгаа. Та авахаар бол мөнгө байршуулад гэрээ ихээр хадгалуулж болно. Энэ ер нь үнэн ямар үнэтэй юм бол? Нийт үнэ 400 сая төгрөг гэж байгаа. 400 сая. Ийш манай галфаг үзэх үү? За тий. Ахтай ч юм байна. Сайн байна уу те? За сайн байна уу? Танд хоол үргэлтээр авчирсан. За ор. Оо за. За энийг болохоор танд. За. Энийг болохоор монголчууд хүүхдэд зориулсан хоолой дотор. Оо чи манай охины нэрийг мэддэг юм уу? Тий. Чи тэгвэл нөгөө хуйг байх нэ. Тий. Юу бүрт нөгөө монголчингийн тухай надад ярьж өгдөг байхгүй. Тэгээл. За. Юу минь дэ орч цаа. За зүгээр. Дүү нөгөө ажилтаа байхгүй хартаа. За та сайхан боллоо. За. Та нөгөө цаасаа гаргаад ирээч. За. Би их ядан гарын усгээ зарлаа. Та бүхэн дамжуулаад зурж. Ингээд бид нэг зарим дээр суулаа. Та бүхэн намын хоолойгийн төлөө дар бүрний өөрийг хариуцлага сайтар биелүүлээсэй гэж хүсэж байна. Тэгэлгүй яхав.
бүгд санал нэг байгаа үз. Тийм ээ. За. Амжилт хүсье. За ингээд хааштай өнгөрсөн. Гарын үсгээс урчглаа. Живүүл хамтдаа живцгээе. Амжилт. Банаха. Игч чи утсаа авдаггүй. Чи ахта гэрийнхээ хаягийг хэлээд өгөөч. Тэгээ ойлголаа. Гэхдээ та надтай туруулзаад хаж. За. Та бүгдээ ганцаараа нурандаа үргэсний хэрэггүй. Та ингээл утгаагийн өмнөр ороод ах юм бол цаа чи улмал дураараа хариуцлахгүй байсаар л байна. Эхнэр хүүхдээ золин байж гэртээ нэр хүнд олж авах гэж байгаа бол танд л гэж хэлэхэд нэр хүндийн титэм хизээч гэрт байдгүй шүү дээ. Бүртөө ахыхаа хэлхийг чи нэг сонсоод тоо. Ах нь. За дур байж гараа. Бано. За удахгүй очлоо. За түүний алт ажилд олжлаа. Та юу ч гэсэн заяагч дээр очиод уулзраалаарай. Би тань руу гэрээ хаягийг мессежээр явуулчих. Ялаа шүү. Цайгаа. Яах гэж ирсэн юм? За хараа. Харахын дуртай цэсийг аваад ирлээ. Миний охин. Аавга сансан уу? Сансан. Энэ хараа. Аав нээжд нэг бай цэцэг авчирсан. Хоёулаа явж усан тийх үү? Тий. За тий. Бид чи яасан сайхан айлээ. Миний охин зураг зурж ирсэн юм аа. За, миний охин нэг очиод усан хийчих за. Тэгээ зургаа дуусгаад аавдаа үзүүлээрэй заа юу. Бүртгийч тансаг юм аа. Гэхдээ энэ бүрт ажил хийдэг. Гурлаа хүн төвөг удаад хэрэггүй ч дээ. Буудлын руугаа буцуул яасан юм бэ? Танаа гэр бүлээс бүртэл надад санаа тавьж байна да. Харин одоо болтол уурчин гараагүй байгаа юм уу та? Би ямар дуртай та уурсан юм уу? Тэгээд ч гэр бүл гэдэг чинь тэгш эрэхтэй, тэгш оролцоотой байдаг үсттэй. Чиний аав бол миний аав. Танаа гэр бүлийн хэрэг бол миний л хэрэг гэсэн үг шүү дээ. Тийм байхад ч ганцаараа бүх асуудлыг шийдэх гэдэг нь яад юм. За. Хайрыгаа уучлаарай та. Хайрынх нь буруу. Гэхдээ хайрын чамайг юу гэж уурлуулъя гэж бодгоовд тийм биз дээ. За, уучлж чадгүй хайраа. За. За, баярлалаа. Зөндөө их сансан шүү та хоёр. Хардаа амьдрал ахуйтай байж ах чинь л дангаараа аавда байр авч өгнө гэж зүтгээд байх нь хүндэл байгаа л да.
Ахыхаа нөхцөлөдлийг ойлгож байгаад баярлалаа. Ойлголгүй л яах вэ? Гэхдээ хаа энэ аав заавал 3 өрөө байр авч өгч яах юм бэ? Нэг хүмүүс бол 2 өрөө байр. За 1 өрөө байр авах болно шүү дээ. Чи яах гээд вэ? Чи одоо яасан ичдгүн бэ? Би юунаас чи? Юунаас гэж? Ахаас тэр хувь мөн нэхээс ичээч. Ахаас мөнгөлөгч болдгоо. Чи болохгүй штэ. Викторийн амьдарч байгаа энэ байр орон сууц тэр унжаа унаг аавч хоёр авч өгсөн мэдтэй. Авч өгөх ёстой байгаа штэ. Миний буруу юм уу? Хөөе. Та манай гэрээс гарах юм бол заа юу? Очих газар танд байхгүй. Отгоо амины хоёр таныг гадуурхаад байгаа юм биш үсттэй. Энэ хоёр хэрэлдэх юм аа. Хэрэлдэхээр л отгоо над руу дайрч давшлаад л уураа надад гаргаад авах. Аав тэндээ нэг хэсэг байвал зүгээр штэ. Угаасаа аав ич хоёр тэр байрыг өгсөн гэвчтэй. Тэгэхээр чи аав тэнд байх хэрэгтэй штэ. Тэр нь ч тийм л дээ. Аавыг өгөн тэгээ байж игээд байлгаад ич болно л доо. Гэхдээ Отгон баяр уурлах юм бол аавыг гудамжинд гаргачих мэдгэлгүй шүү дээ. Үгүй нах одоо яахаараа таныг байр савны асуудал шийдгээд үлдээждэг байна. Асуултаа амьдрын эхлээс ч одоо нэлээд том байр хэрэгтэй болно доо. 100 гаруй метр квадрат байр гэлээ. Хай бүгдийг идэх